Бодисын солилцоо гэж юу вэ? Бодисын солилцоо яагаад удааширдаг вэ? Бодисын солилцоо түргэсгэх найдвартай арга. Тураах тал дээр орчин цагт тренд болсон эм Оземпик эдгээр сэдвүүдийг энэ дугаараар ярих болно. Харин дараагийн бичлэгээр гүрж улсын гар барилдааны хаан Халк орох болно. Хэрвээ та Ливан Сагнашвилигийн бичлэгийг хурдан оруулахыг хүсвэл лайк дараарай. 2000 лайк хүрвэл апплод хийнэ. За эхний асуулт бодисын солилцоо гэж юу вэ? Бодисын солилцоо хүний одоо бие организм хэрэг хурдтай өдрийн одоо калори одоо шатааж ийн гэхүү тий ашиглаж ийн тэр л байгаа ердөөсөө бодисын солилцоо эргэлдэж аваад одоо яаж макронутришн бас макронутринтууд одоо яаж тарааж нүүрс уурга яаж шингэж ийн ердөөсөө хэр ачаал өгч ийсэн гас тэрнээс шалтгаалж байгаа шүү дээ тий бид их хөдөлгөөнтэй байвал бидний бодисын солилцоо ердөөсөө эрчимжүүлнэ тий яагаад гэвэл бид нэр илүү ажил хийж болохоор тэр бие сэргээх гэж тий тэр биеэ ажилуулах гэж тий ойлгомжтой илүү их калори шаардна. Тэгэхээр бодисын солилцоо ердөөсөө хурдан байна эсвэл удаан байна. Өөрийнхөө биднээс өөрсдөө шалтгаална ердөөсөө тий тийм байна. За бодисын солилцооны үндсэн илчлэг гэж юу вэ? Үндсэн илчлэг гэхээр одоо үндсэн илчлэг монголоор нүүрсийг ярьдаг. За одоо basic калори яриад шүү. Basic хэрэгтэй гэж юу? Хүн ердөөсөө ондоо шүү дээ. Наснаас хамаарна өндөр одоо юунаас нь эрэгтэй эмэгтэй хүн бүхнээс ердөөсөө л хамаарна шүү дээ. Том биетэй хөдөлгөөнтэй эрэгтэй хүн ердөөсөө ойлгомжтой амир их калори хэрэглэн жижигэн бэлгэлэг их байх нь тийм. Угаас ойлгомжтой. Тэрийг ердөөсөө basic-ийг гаргахын тулд ердөөсөө янз бүрийн тоонууд шүү дээ. Хөдөлгөөн бие организм одоо ч яг уу тэр Google-д таах юм бол үндсэн илчилгээ хэд байна гэдэг гарч байна. Гэтэ би сүүлд бас нэг юм одоо мэдгүй чи сонссон ч гэж магадгүй. Одоо өмнө бид нэр mesomorph, ectomorph, endomorph гэж ярьж шүү дээ. Тэрийг одоо бүр жоохон одооний шинжилгээ ухаанаар жоохон цаашлуулж байгаа юм билээ гэж би. За одоо тэгж ярихаа болцсон гэж би ердөөсөө яасан. Хоцрогдсон л яриа юм байл. Наа чи бүр сэтгэл судлаач ерөөхдөө гаргасан баг. Тийм харин тэр талаар бүр дээрүүдийн над чинь байлээ. Би ч тэр ярьдагсан. Одоо тэгтээ би тэрж борох тоолохоо болцсон. Би хүнээс би яаж их бейсик гаргаад ивэл ердөөсөө би нэг бейсик гаргахгүй. За энгийн хүн чинь за 2 г те уурга. За эхнээ нэг 3 г нүүрсээс өгөөд нэг тосоо нэг 0.8 өгч гэж бодъё л да тий. Тэгэхээр би хүнд ингээд хоолны дэлгэн гараад бейсик гаргана шүү дээ. Тэгэхээр тэр хүн 2-7 хоног идэхээр жин нааша цаашаа хөдлөн шүү дээ. Эсвэл тэрхий хурдан буураад байвал ойлгомжтой энэ арай их калори алдагтай гэдэг л нэг тоо гарч байгаа байхгүй. Шууд би хизээч хүнд шууд бейсик хизээч гаргаж чадахгүй. Энэ ердөөсөө тэгээд бас Google одоо калькулятор энэ төр ашигладаг. Google-ээс бол яг хөө тийм сайт майтууд бол зөндөө байгаа. Утасны аппликейшнүүд тийм байгаа. Жингөө оруулна, өндрөө оруулна, насаа оруулна тий. Байгаа. Идэвхтэй харуулна. Тийм. Гэхдээ яг хөө бас юм байна хашаа. Яг тийм юм гаргахын тулд бас хүний яг амьдралын түвшинд ямар хэмжээнд байгаа чонх стресстэй нь үү? Ядарсан байна уу? Эсвэл ирүүл бүх юм сайхан аз жаргалтай нь тий. Тэр бас нэлээд хамаардаг байхгүй тий. Хүн илүү ингэ стресстэй л ойлгомжтой тий. Бодисын солилцоогоос боорно тий. Илүү их юм аз жаргалтай тий. Би бол ердөөсөө илүү хөдөлгөөнтэй илүү нэг юм актив биднэрт боддгоо актив үүдэн шүү дээ тий. Бас алахгүй гэртээ хөвтөн. Тийм нэг тооцдог байхгүй бас. Тэр хүн ямар ажил хийж юм тий ямар ажил. Тэрний амир бас гаргах хэцүү. Гэхдээ яг би яг анхны үнээ аваад бейсикийг гаргахын тулд ердөөсөө би нэг асуулт хийдэ асууж шүү дээ тий. Ямар ажил хийдیں۔ 7 хэд удаа ингээд актив хийдیں۔ Ямар спорт хичээлд юм уу? Юу одоо яаж хэлэх вэ? Өөрөө цаанаасаа ямар хүн бэ тий? Хичээх тийм одоо юу гэдэг вэ? Интроверт гэх юм уу, экстраверт гэх юм уу янз бүрийн төрлийн хүмүүс шүү дээ. Тиймээс асууж бас хүнээс нэг жоохон нэг тийм нэг анхны мэдээлэл нэг ердөөсөө гараад. Гэхдээ ойлгомжтой ихний basic бол уурны хэмжээ гаргах чинь нүүрсээс тосооны гаргаад тавьчин. Тэгээд за энэ хоолны дэлгэмэн 7 хоног ид за тэгээд харъя ингээл ажиглана. Амар хурдан жим буугаад ивэл би ердөөсөө би нүүрсээс энэ арай хэтрүүлсэн багасгацсан тосыг багассан. Тэгээд жоохон нэмнэ. Наашаа цаашаа бүх юм явна шүү дээ. Тэгэл тааруулчихсан. Тэгэл аяанда яг basic-ийг гараад ирээд нэг 7 хоног
Тийм үхээр. Яг ч бол ингэж гараад юм шүү. За ерөнхийд нь тэр хавцаа байна гэж тооцоод тэгээд нөгөө нааша цаашаа хөдөлдөг байхгүй. Эхний 2-7 хоног миний судалгаа хийгээд өөрчлөж гин үү, багсж гин үү гэдгээс хамаарна тийм. тэгж лүү гаргадаг байхгүй. Гэтэ 7 хоног яг хүн адилхан байдаг юм байл. Яг хэцүү. Гэтэ яг хүнийг бэсийг гаргачвал арай л яг тийм зүгээр маа гэж ийм гэсэнгээс шал ондоо газар тий. За нэг юм гараад нааша цаашаа байхгүй. Тэгэл юм гаргачаар нүрээс багсуу, ихсүү, уурга яах вэ? Тосоо яах вэ гэл тэгэл. За нэг юм бэсийг гарна. Тэгэл дараад би цаашдаа юу ихэ боддог байхгүй. Задламаар үйл хэлж болно өөрөө л. Тэгээ үндсэн илчлэг гэдэг ойлголтыг бол манайхаа ер нь жоохон ярихгүй байна. Энэ бол би ч юм мэддэг юм байна. Энэ бол нөгөө хөвтж байхад зүгээр ингээ амьсгалахад тийм үү. Зүрхний цохил хэвэн байлгахад, биеийн температур хэвэн байлгахад, дотор ирэхэд тарихад ингээ заавал хөдөлгөөн ирэхгүйгээр ингээ байдаг тийм байсан. Байхад одоо ингээ хүний бие организм тэр үндсэн илчлэгийг өдөр болгоно зарцуулж байгаа. За тэр үндсэн илчлэгнээс одоо давсан килокалори яадаг үлээ. Илүүд юм болж байна. Илүүд зэн болно. Дутуу байх юм бол өөхөө хасан. Тэг өөхөө одоо өөхөөс юм болчингийн эсэл идэн л та. Тий хоёр сонголт байна. Тэгэхээр тэр үндсэн илчлэгээс бага байх юм бол одоо хүн тураад их байх юм бол харгалаад байгаа асуудал байна. Ямар ч ид шид байхгүй байхгүй. Хүнс нэг ойлгохгүй. Тэгэхээр энэ талаар ерөөсөө бас ярихгүй байна. За тэгээд бодисын солилцооны хувьд бол сүүлийн үед бас би номоо бичиж байгаа үст хэд хэдэн судалгаанууд харсан. Харин тийм ном бичээ тийм. За энэ дээр гаргасан. Нэг тийм гаргацсан байгаа тийм. Баяр уу. Тэрх ба одоо хоол гэсэн нэртэй юм ба. За тэрэн дээр бол тэр сүүлд одоо бүр намайг шоконд оруулсан зүйл юу гэхээр тэр Greatest Loser гэдэг нэг нэвтрүүлэг байт юм. За Америк нэгдсэн улсын том 180 250 кг цент хүмүүс үүд шүү. Тэд нэр оролцоод хин хурдан хаях вэ гэдгээ үзээд хамгийн их хурдан хайснууд нь одоо шагналт байр тэнд ордог тийм. Дөрвөн ажим гоо. За тэдгэр хүмүүс бол ерөнхийдөө 3 сарын хугацаанд одоо 4-өөс 500 ккал илчлэг аваад 400 500 орчим ккал аваад тэгээд одоо хүнснээс хоолноос одоо тэтгэр чинь айгүй хурдан хасахын тулд бол өстой жиг ногоо тэгээд зээж махал хийж байгаа юм. За тэгэл одоо идэвхтэй дасгал хөдөлгөөн хийгээд хүчний бэлтгэлч хийгээд мэрэгжлийн дасгалжуулагчид дээр оролцоод за тэгээ уралдаан болоод тэгээд тэнд нэгэн төрүүлээд мөнгө очиод ингээд дууссан нэвтрүүлэг байхгүй. За тэр нэвтрүүлгийн дараа болохоор эрдэмтэд тэдгээр хүмүүсийн одоо 2 жил өнгөрсний дараа юу болсон бэ гэж тандсан юм бэл. За тэгээ тандсан чинь яасан бэ гэхээр тэнд одоо 20-30-аад хүмүүс орсон байх нь шүү дээ. Тэдний бол ихэнх нь хуучин байсан жин дээр нэг бол очисон, нэг бол бүр илүү таргалсан байгаа байхгүй. Хин үү? Тэгээд тэр дундаас очоогүй хэдхэн хүн баа, цөөхөн. За тэд нар бол яасан бэ гэхээр нөгөө ходоодоо тайруулах тийм үү. Эсвэл ходоод руугаа ингээд боллоо хэмжээгийн жижигсгдэг тийм апрессанд орсон хүмүүс нь л тэр жингээ хадгалсан. Бусд нь нэг бол жин нэмэгдсэн, нэг бол доор хаяж очсон баг. Бусд нь бүгдээрээ. За тэгсэн чинь за яагаад ийм болчихоо? Эдгээр чинь бол тий амар хассан шүү дээ. Амар хичээсэн шүү дээ. Яаж хастгийг мэдсэн шүү дээ. Тэгээд судлаад бодисын солилцоог нь харсан чинь үндсэн одоо илчлэгээсээ 3-аас 400 500 калориор бага болсон байгаа байхгүй. Багалтай. Тэгэхээр тэр бодисын солилцоо бүр удаашрсан байна гэсэн. Удаашрсан. Тэгээд буцаад нөгөө хоолоо идсэн ч гэсэн тэр чинь буцаад дээшлэг байна шүү. Тийм. Тэгээд энгийн хэвийн хүний иддэг одоо 3 удаа хоол иддэг хоолтор тэд нар чинь зүгээр таргалаад буцаад 200 руу очсон. Тэгж амар удааш ингээд тэгэл буцаад нэмсэн гэж чадсан. Тэгэхээр бодисын солилцоо удаашрах асуудал бол ерөөсөө юм байна. Энэ бол эрдэмтэд судлаач баталсан энэ бол байдаг зүйл. За бодисын солилцоог түргэсгдэг нэг одоо
юмнууд гэж байж шүү дээ. Тэр бол баг боломжгүй байхгүй. Баг боломжгүй. Одоо жишээлх юм бол чи сошиал дээр нь харж ирсэн мэт ийм хоолны дэглэм бариад ингэ явж дараа нь одоо хизээч одоо буцаж таргалдгүй ч гэдэг юм. Буцааж ин нэмдгүй ч гэдэг юм уу. Ийм одоо үрцэн үрцэтэй юм уу те хоолны дэглэмээр харж ирсэн мэт. Тийм. Тэгэхээр тгийж одоо янз бүрийн одоо байгалийн бүтээгдэхүүнүүдээр бодисын солилцоогоо түргэсгэх, буцаад их болгох тийм асуудал байхгүй болж байгаа. Тэгэхээр чи энэ талаар юу гэж бодож байна? Яагаад бодисын солилцоо ингэж удаашраад байна? Харин гайхаад байна. Богино хугацаанд маш хурдан хасаад тэгээд бодисын солилцоо жоохон бие организмдээ сургууль гаргасан юм уу? Мэдгүй. Жоохон сонирхол асуудал. Яг би миний бодлоор ингэж бодгоор за бодисын солилцоо удаашрын яагаад гэрэлтэй ойлгомжтой. Хэдэн шалтгаан хөдөлгөөн багтай байна. Нэгдүгээр бас бодисын солилцоо багсан шүү дээ. Хоёрдугаар хөдөлгөөн ихсгээд хоолоо нас унгах. Тэр чинь ердөөсөө бодисын солилцоог бас удаашрын яагаад бол бие организм хамгаалалт механизм хасаж. Тэрний чинь талаар яг. Тэр хүчтэй стресс чинь ерөөсөө одоо нөгөө булчин ачааллуулгатай яг адилхан хүний бие организм тэр хүчтэй стрессийн одоо эсрэг хариуд нь бодисын солилцоогоо удаашруулаад тэгээд тэр баг дээр нь барьчаад байгаа. Тэгээд буцаад одоо за ингээд богино хугацаанд одоо чиний хэлгээд одоо хаяа ингээд би ингэж ойлгож байна. За нэг амар богино хугацаанд амар хүмүүс ингээ жингээ хайж штэ. За тэгэхээр нөгөө гаднаас нөгөө фитнес одоо спортын стресс одоо механик стресс шүү дээ. Хүлээн шүү дээ. Хүн дээр ачаалтаа. Бодисын солилцоо ердөөсөө амар хурдан шингэж байгаа гэж ойлгож байгаа. Гэхдээ хоолой багасаар хүний бие угаасаа бага хоолтой хүн дээр ачаалтаа байвал нөгөө өөрийнхөө хамгаалах механизм хасана ойлгомжтой бодисын солилцоогоо удаашруулна. Яагаад гэвэл за би хоол идэхгүй амар ачаалтай байна. Би удаан амьдрахын тулд би одоо бодисын солилцоогоо удаашруулж энэ одоо эцүү үе давах хэрэгтэй гэж тийм одоо механизм. Тэгэхээр тэр нь одоо яаж илэрч ийм гэхээр эмхтэн хүнд нөгөө сарын тэмдэг ирэхгүй байх. Биеийн температур айхтар ингээ халахгүй зарим хүмүүс ингээ дараа тийм гэлдэгдэн ш. Тэрүүр илэрч байгаа. За эмхтэн хүнд жишээлх юм бол өрийн шингэний гарцтай хэмжээ тестостероны давраа ялгаралт тоо хэмжээ зүр буурал ингээл бүх зүйлийг ингээд байхгүй болгож. Одоо өсгөлэн болж байгаа юм чинь юун дээр одоо жирэмсэн болох тийм. Тэгэхээр тэр нь яг ямар үед ирж байна гэхэлэр за жишээлх юм бол за миний үндсэн илчлэг нэг одоо 7 хоногт 3 4 хичээлдэг үнийхний 2400 байлаа гэж боддоо 80 90-д. За 2400 байлаа гэж бодоход за би нэг турах чаан жингээ хасгах нь өөхөө хасгаад шүү дээ. Нэг 2000 дээр бариад хахад ерөнхийдөө 100 хасгатаа шүү дээ. Тэгээ 100 хасгахдаа тэр чинь бас нэг 10 ил хасгахын тулд одоо хэдэн сар 3 4 сар болно шүү дээ. За тэгэнгუთ манайхан ч хурдан гээд тэгэнгуут за 1500 болчих юм бол мэдээж 3 4 сар нь жоохон наашлан тийм 2 сар мар болгоод ч гэдэг юм тийм илүү хурдан. За ингээд бүр хурдлыг би одоо төвчихгүй тэсэхгүй ингээд тэгэнгуут 500 болгож байгаа асуудал. Тийм. Тэгэхээр нөгөө нэг цээж мах идэл калорийн дефицит амар өндөр болж байгаа гэсэн. Амар өндөр болол яг энэ тохиолдолд ерөөсөө бодисын солилцоо шууд удаашрах. Тэгээд тэрийг дараад нь тэгээд тэгэхээр тийм баг илчлэгтэй цаашдаа байна гэсэн. Тэгэхээр би 2400 байсан бол 2000 боллоо гэхэд чинь ядаж нэг хэмжээний нэг тавх одоо тийм нэг үс амьдралаас хасчих чинь хасч байгаа гэсэн. Тэр насан туршаар ингээд насан туршаар ингээд тогтцсон баг. Тэр greatest losers-ийн яг тэрэн дээр ингээд гарч ирсэн тийм. Гарч ирсэн. Судлаач нар ингээд бүр түрүү би наадах гэж бол анхнуудаа сонсч байна. Би яг тэр чи гэхдээ тийм зөндөө сонсч ирсэн мэт. За би нэг ингээд фитнест яваад тэгээд нэг эрчимтэй турчаад дараа нь ингээд тэрний дараа 5 10 ил хасчаа дараа нь буцаад 15 ил нэмсэн гэдэг. Тийм нөгөө эффект ёо гэж яддаг шүү дээ тийм. Яг хөө би өмнө яг хөө одооны судалгаанууд яг ондоолцсон байгаа л угаасаа бүх юм урагшаа болж байгаа. Яг хөө яг ингээд би судалж байхад ойлгомжтой тийм. Богино хугацаанд тийм миний хийсэн шүү дээ тийм. Хасаад дараа нь богино хугацаанд нэмдэг нь болол хүний бие организм за механизм хасаад шүү дээ тийм. Нөгөө бодис солилцоо удаашрсан. Тэрийгээс ирэх гэж бас баг зэрэг хугацаа шаардж штэ. Шууд ингээд амар хурдтай болох биш. Тэгэхээр бид нэр нэг хийхгүй ч гэсэн бодис солилцоо удаан байгаа болохоор нөө илүүд калорио ойлгомжтой бид нэр аюултай байдал нь байсан юм аа. Бидний бие. За тэгэхээр одоо дахиад ийм аюултай зөвлөлт орчиххоос өмнө сэргэлт хамгаалаад бодис солилцоо удаан байлгаад илүүд калорио ойлгомжтой шууд
одоо илүүд энергиэрээ өөхий эсэгээр хадгалдаг. Тийм угаасаа хүний бие организм тэгж ажилладаг шүү дээ. Ойлгомжтой. Дараагийн үеэ бас бодож явахандаа шүү дээ. Манай бие жаас нэг юм тэнэггүй юм машин биш дээ. Бас нэлээ олон механизмууд байгаа. Тэгэхээр тэгээд илүү жоохон калори идэх болохоор шууд нөгөө илүүд калори нь бие сэргээх булчингаас сэргээх биш. Шууд өөрийнхөө хамгаалалтын механизм руугаа илүүд жин руугаа өөхлөө хадгалалт тал болохоор хурдан амар хугацаанд за сарда 10 кг асан бол 12 3 кг амар хурдан нэмждэг. Тэрийг тэгж л би мөртөөсөө тэрийг судалдаг гэсэн. Энэ бол тэгэхээр бас хамаартайгаа чиний одоо хэлж байгаа одоо шинэ судалгаан дээр наад бие организмын одоо эргэлтэнд буцаас сэргээхгүй гэсэн өмнө шиг байсан байхгүй. Харин тийм. Тэгэхээр амар тэгвэл нэг л наад чи амар шалт тэнэг хэрэг байгаа гэдэг. Чи өөрөө турахын тулд амар богино хугацаанд турж өөрийнхөө ингээд амьдралын дээр 5 хоолой насан турш хасчаа гэсэн юм шүү дээ. Миний бие организм тийм бага хилчлэлтэй бодисын солилцоонд л ерөөсөө таснаа л. Гэхдээ яг нөгөө энгийн хөдөлгөөн. Гэхдээ спортоор хичээлээд байвал тэрэн дээр байсан. Одоо за тэгээ одоо хурдсах талаар хурдсах. Энэ тал дээр бас гүцээгээд ярьж байгаа. Одоо хурдсах тал дээр. Зэрэг болоо жоохон байж байгаа юм. За тэгэнгуут чинь энтэй ч нөө холбоотой нэг 10 ил хассан хүн буцаад энгийн хоол идээд ирэхлээр буцаад 15 ил нэмээд байгаа. Тийм. Үндсэн илчлэг нь ерөнхийдөө тоошлцсон байна гэсэн. Наач яа хэрэг юм. Одоо ч тэгээ боддоо манай нөгөө нэг хурдан дураадаг тийм Монгол группүүд зөндөө байдаг. Тийм аваа багш 10 хоногийн дотор 10 кг хасдаг нөгөө бүгдээр алдартай аваа багш 21 хоногийн бас ингээд нөгөө нэг математик байр цагаан алтан болдог нэг л тийм их асуудал үүдээ шүү. Тэр чинь бол хүнийг зүгээр л одоо яг ингээд яг чиний яхаар чи хүний зүгээр л балж байгаа л гэсэн үг юм шүү дээ. Тийм тэр одоо богино хугацаанд 14 хоногийн хоолны дэглэмүүд төсөх зарж байгаа шүү дээ. Манай тураадаг мастерууд чинь тийм. Тэгээд дараа тэнгуут нь дараа нөгөө хүмүүс чинь тэрийг идчихэд 14 хоногт нэг одоо огцом 10 хил хайчаад буцаад энгийн хоол идэхлээр 20 ил буцаж нэмээд байгаа. Запастай. Тэгээд бас нэг мангар юм. Тэгээд тэнгуут яах юм нөгөө мөнхийн нөгөө нэг одоо нөгөө тухын турааж мөнгө олдог хүмүүс мөнхийн ашиг олох нь шүү дээ. Тийм. Тийм. Гэхдээ нэг юм бас биш юм байна шүү дээ. Тэгэхэд одоо нөгөө хүн чинь ингээд турсан байна шүү дээ. Тэгээд дараад нь энгийн хоол идэхэд нөгөөд чинь бодис сурцсан юм чи заавал нэг илүү хөдөлгөөнтэй байж нөгөө чинь 5 хоол алдчихаа гэсэн шүү дээ. Тэрийг шатаах гэж илүү бас хөдөлгөөнтэй л байна гэсэн юм шүү дээ. Тийм шүү дээ. Яг тэр бүр заавал тийм хөдөлгөөнтэй байна. Дахиад одоо хүчний бэлтгэлийг шаардлагатай. Тийм байн хийх шаардлага. Тэгээд хамаагүй хинэггүй өөрийнхөө тавьж болохгүй тий. Тэгэхээр алах тоо энэ төр гэсэн. Бас нэг юм яг хэлэхэд тэгэхээр одоо богино хугацаанаас ингэж мацгаа бариад калори багасч байгаа тулд ингээд ийм одоо бие организм нөлөө гаргаж байгаа юм тийм. Тэр нь тэгэхээр тэр хүчтэй стресс байхгүй. Тэр амар хүчтэй. Гүрийгээл одоо минийх бас ингээд нэг удаа би бас нэг 10 хоног мацаг барьж байсан. Тэрний дараа бол минийх бас нэлээд удаашрсан баг. 10 хоног мацаг барих. Миний бичлэг байгаа шүү дээ. Тийм. Тэгээд тэгэхэд бол би бол яг одоогийн байдлаар бол миний бодисын солилцоо бас удаашраад бас л нэг хоолны юу алдсан. Гэтэ одоо дахиад ингээд алдсан ба шүү дээ. Дахиад тэрэн дээр одоо дахиад ингээд мацаг барихад дахиад багсан гэсэн үг үү? Эсвэл нэг ингээд нэг хэдий чиний тэр одоо хүчтэй стрессийг тэгээд дахиад бариад юм үргэлжлүүлж. Тэгэхээр бас дахиад багсан гэсэн. Дахиад багсан магадaltaй. Тэр чинь нэгдэл рүү удаашрж болоод байгаа байхгүй. Тэр нь өөрөө хамгаалтын механизм гэх түрүүн хэлсэн шүү. Дэлхийд даяар одоо үлсгэлэнд нэрвэгдчихжээ. Тийм учраас одоо бүх илчлэгээ хадгалнаа. Аль болох одоо илчлэг цуглуулнаа. Одоо арьсан завсрал одоо нөөцөлнөл гэдэг. Харин яг тийм. Хүний бие тэгээд тэр ингээ нөөцлөгдөөд ирэх үед чинь тэр бие организм чинь одоо үлсгэлэн дууссан байна. Буцаагаад хурцсахъя гэж одоо хурцсахгүй. Тийм. Тэр амарс. Тэгэхээр тэнэл хэрэг юм шүү. Өстой навшин зүйлээ байсан. Тийм байна. Тэгэхээр ердөөсөө яг хасах гэдэг би яг дандаа би үүрэл дандаа тэргээд 50 болгон бага хэмжээгээр хас. Тэ 7 хоногт яд чинь 700-аас 700 граммаас ихэндээ яг 1 кг хасахаар ямар ч асуудал үүсэхгүй тэ. Тэгээд багаар улам их турахаар угаасаа ойлгомжтой нөгөө хэмжээнд чинь 7-500 грамм 300 грамм ч гэсэн гээд болоод угаасаа энэ чинь спринт биш. Энэ чинь бол марафон. Удаан хугацаанд тасдаг. Би хэлээд эрүүл мэндээр тоглож болохгүй. Яагаад гэвэл хүний бие угаасаа яг ингэж чинь хэлж байгаа
бодис солилцоогоор босоод дараа амар хурдан шантраа нэг юм болсон эсвэл хүлээ гимтэж чинь эсвэл яг тэгээд бас нэг юм бас нэг сонирхолтой юм хэлээ те. Хүн ингэж амар мацхаа барина шүү дээ те. Ойлгомжтой. Хүний бие организм тарлахаа буурна. За стресс, за кортизол гормон эрэгтэй хүнд ялангуяа эрэгтэй хүнд кортизол гормоны алхаар нөгөө тестостероны антагонист шүү дээ. Антагонист гэхээр нөгөө эсэргүүг даавар мөн үлэ гаргадаг. Тэгэхээр тестостероноос буурна. Тэгэхээр тестостерон буурахаар бэлгийн зам яаж л буурна. Тэгэхээр их нэртэй харьцаа буурна. Тэгэхээр амар мөн үлэнэд ингээд нэг доор ингээд ганц турахын тулд гаргаад байгаа. Уг нь тэр эрэгтэй хүн өөрийнхөө амьдралын одоо чанараа сайжруулах гэж хурдан хасах гээд байгаа зү. Тэгэхээр арь тэний зүйл байгаа зү. Тэгэхээр өөрийнхөө боломжтой багаар яасан дээр одоо хассан дээр энэ дээр бол бүр онцгойлон бас ингээд нөгөө дүнгэж нэг 5 кг 10 кг илүүдэлжинтэй болсон дэглэн барьж үзээгүй хүмүүс анхааруулга болгож бас хэлэх гээд байгаа. Тим хүн байвал дэглэн барьж үзээгүй тим хүмүүс байвал эхний ээлжинд яах юм жоохон дасгалын их хөдөлгөөн их нэ тэгэхэд л болоод тахна шүү дээ бодисын солилцоо үндсэн одоо ижилтэнд гайгүй сайн байна тий тэгээд айхтар одоо илүүдэл ихчэнтэй биш байна тий за тэгээд яхан дараа нэг сахар одоо чихрээ хорхон гурилан бүтээгдэхүүн орхон байна за ингэхэд л тэр хүн одоо тэр 5 мав илүүдэлж ингээ зовлонгүйгээр хасчаад байгаа. А тэгэхгүй гинт нэг ингээл одоо манайга фитнес мундаг багш тасгалжуулагчдыг хараад за тэдний хоол руу гинт ороод тэдний хоол зөвлөгөөг аваад тийшээгээ ороод тэнгуутаа гялс нэг 5 хилээ хасчдаг нэг сарын дотор ч юм уу одоо 20 хоног тэгчээд буцаа зүгээр хоол идэнгуут шууд ойлгомжтой. 10 хил болчихсон. Өмнө эзэнгээд ч нөгөө бодисолтой ахаар нөгөө илүү өөх болж холбороод алдаж чаа тий. Тэгэхээр би бас нэг өөрийнхөө жишээн дээр нэг хэлье. Би амар сүү их уудаг дуртай байхгүй. Би өдөрт нэг 600 мл сүү уудаг. Тэр би тэ тасглаа хийдгээрээ хийгээд би зөвхөн сүүгээ хоолны дэглэмээс хасахаар 100 мг сүү чинь 63 калоричтэй. Ойлголцоо 3.2 тостой. Тэгэхээр би 600 үржих 6 гэхэр чинь нэг 180 300 хэдэн калори болчихаа зү. Тэрийг би хасаад ихний 7 хоног бол зүгээр яг дуртай юм сүү штэ. Хасах би шууд хасч эхэлдэг байхгүй. Тийм арга. За тэгээд одоо бодисын солилцоо төрөсгөх талаар ярив. За төрөсгөх тал дээр бол маш хэцүү. Яаж вэ гэхээр булчин маасаа томруулах. Булчин маасаа томруулах. Тэгэхээр юу юм? 5 хил цэвэр булчин маасан тэрний шаардлагатай байдаг шүү. Битгтгүүцтэй хурцсахын тулд төрөсгөх тул. Ойлгомжлоо. Тэгэхээр тэхийн тулд нөгөө нэг одоо би одоо эмэгтэй хүмүүс төр ярих гэдэг байгаа байхгүй юу? Тэхийн тулд эмэгтэй хүмүүс 5 хил булчин маас нэмэхийн тулд яах юм? Strange workout. Тэгээ хүчний бэлтгэл хийх нь. Тэгээд бас илүүдэл илчлэгтэй жоохон хоол идэх нь жоохон таргалах нь. Хараална. Угаасаа булчин маас цэврээ 5 хилийг бол бас 3 сарын дотор нэмчихгүй тийм. Бас нэг 2-3 жилийн хугацаанд яг анхны шатны эмэгтэй хүн яасан ч тийм бас анхны шатны хүн ойлгомжтой булчингийн масаа маш хурдтай авдаг тийм гэхдээ удаан хичээсэн эмэгтэй хүн ердөөсний бэлгийн програмгүй яасан гэсэн нөгөө амар нөгөө анхны хурдан мөр дөм гаргадаг нэг үе шүү дээ тэрийг хаалцчихаар дараад нөгөө булчингаас дахиад нэмэхийн тулд бас нэлээ хэцүү яг чинь хэлж байгаа нэг жилийн 2 жилийн дотор мараг тэр 5 кг булчингаа нэмнэ гэсэн үг байхгүй юу. Гэхдээ ойлгомжтой нөгөө том булчин тусам шатлалт нь илүү болохоор тэгээ бодистой солилцоо нэг нэмнэ л гэсэн үг шүү дээ тий. Тэгээд 5 кг булчин авах гэж. Энд чинь тэгээд спиннинг зөвдөг хүмүүс юу гэж бодсон. Хэцүү. Яг нэг талдаа эхний ээлжиндээ маш сайн гэж хэлээ. Яг тэгэхээр нэг амар хөдөлгөөнтэй шүү дээ тий. Тэгтээ бидний бие угаасаа хэлээд амар ухаантай бас зөвлөө шүү дээ тий. За ямар бид нэр тасгал ачаал үүжсэн тэрэндээ тасдаг. За бидний булчин ямар булчингууд шүү дээ тий. Удаан задар хурдан агчдаг удаан агчдаг тий. Тэр өвчний тэгээд нөгөө одоо юуны шүү дээ нөгөө удаан хугацааны марафонууд бид нэр ашигласан булчинд шүү дээ. Тэр булчингуудаа бид нэр байнга ачаалаад байвал ойлгомжтой. Наад анхны удаа чи цаг спиннинг хийдэгсэн болоод чамд өндөр ачаал өгөн. Гэхдээ аяанда 1 сар 2 сар хичээсэн дараа чи яг адилхан хөдөлгөөн амар хөнгөн булчин. Тэгэхээр чиний булчин чинь би чинь нэг амар өндөр калори ашиглаж тэр чинь одоо бийж хөдлөхгүй яалаа хүн сурчдаг байхгүй. Тийм маягт. Тэгэхээр спиннинг бол богино хугацаанд бол яг сайн. Тэдгэр хүмүүс чинь
бас давхар жингээ багасгах. Тийм хоолой барьчин. Кардио засгал аюу хэрэгэл одоо хийж байгаа. За тэгэнгүүт нөгөө булчин маасны хэмжээ нь бол яг уу юм хийдгүүн бол жоохон сайжрах бах. Удаан хийдэг юм буурна. Гэхдээ яагаад буурна гэдэг л ойлгомжтой. Бид нэр миний ачаал үүж байгаа тусам ямар ачаал үүж байгаа тэр нь булчин чин штэ. Энд чинь одоо спиннинг амар төсвөр шаарддаг. Дасгал л дээ. Тэгэхээр хүний бие чинь төсвөрийн дасгал хийхэд тулд бид нэр чинь том булчинтай байх шаардахгүй. Яг үл илүү марафоны тамирчин болно шүү дээ. Марафоны тамирчин булчинтай амар том булчинтай мас харсан уу? Байхгүй. Тэгээ тэрнтэй адилхан зүйл болоод хүний бие булчингаа улам багасгах нь тэгэхээр ойлгомжтой. Тэгэхээр энэ зүйлүүд айгүй олон жил үүс. Зөвхөн спиннинг хийгээд хэрэггүй. Хажуугаар нь жоохон хүчний бэлтгэл хий. Тэнд зарцуулж байгаа илчлэгний айхтар биш ч гэсэн дараа нь тэр даавар гормоны ялгаралт тэр нурсан байгаа булчин сэргээж байгаа процессын бас илчлэгний асуудал яригдэн тий. Тэгээ энэ бүгд чинь ингээд нэмэгдээд ирэхлээр хамаагүй дээр. Тийм учраас энэ аэробик гэдэг юмнууд чинь солигдоод спиннинг болоод нэг бол зумба ямар тийм юм болд юм. Солигдоод өөрчлөгдөд байгаа байхгүй. Фитнес байсан. Яг л ивэрэндээ байдгаар л байгаа байхгүй. Яг тэгэхээр хамгийн үр дүнтэй ерөөсөө шүү. Үндсэн тэгээд яг үндсэн гэж үзэн тий. Хүний биенд яг бүх үндсэн хөдөлгөөний заадаг тий. Одоо үндсийн дадал үндсийн султ чинь бидний одоо жижигэн шагалч юм бүгдээр яг хүний одоо зөвөр энгийн үед ашигладаг хөдөлгөөнүүд шүү дээ. Тэрийгээ сурна. Гол нь тэгээ булчин том байсан тасан яг бодис султаж чинь. Яг нөгөө том бодибилдер чи яад 5000 калори идэх ойлгомжтой шүү дээ. Том булчинтай болохоор л тэр их хүн иддэг. Тэгэхээр 120 кг-тэй өөхтэй хүн тийм их хилчийг идвэл бах гэж. Нөгөөдөө чинь зүгээр булчингаа тижилх гэж ийм хийдэг. Манай тэгээд тэрийг ойлгох шүү дээ бас нэг дээр. Тэгэхээр энийг бас манай үзэж байгаа хүмүүс ойлгосон баха. Булчин маасаа томруулж иж бодисын солилцоо төрөсгөх нь байна. За томруулахын тулд яах вэ? Хүчний бэлтгэл хийх шаардлага болно. Битээ хамаагүй удаашруулцгаа. Тэгээ ялангуяа нэг дөнгөж нэг жоохон таргалж эхэлж байгаа хүмүүс битээ хамаагүй дэглэм өгөөд ингэ. Бодисын солилцоог бас удаашруулчаад байгаа гэж хэлэх гээд. Яг миний хэлж байгаа те зүгээр сүгэ асгаар шууд сурч байгаа зү те. Би өшөөнийг бас чиний одоо битсэн ном дээр шүү дээ те. Тэн дээр чи одоо яг энэ асуудлууд ингээд жоон задгаа дэлгэрэнгүй ингээд мэдээ. Ер нь бол энэ талаар бичигдсэн байна. Бичсэн байгаа. Булчингийн томрол ийм юм байна. Жохоо илүү тал нарийн бичсэн байгаа л үү бодвол тий. За яг ер нь яг бодибилдинг фитнесийн хоолны дэглэм яаж гаргад юм. Тэгээ өөртөө яаж дэглэм гаргах вэ? Ер нь хоолны дэглэмүүдийн тухай. Дээрээс нь тархинд одоо хоол унс яаж нөлөөлдөг? Яагаад бид нар энд донтоод байгаа юм гэдэг юм. Тэгээ энийг яаж удирдах вэ? Энэ механизмыг бид нар ингээд ойлгох юм бол өөрсдөө илүү контролдох юм болов гэж бодоод байгаа байхгүй юу? Энэ санаа. Тэгээ хүмүүс угаасаа тэгээд тэнд хамгийн гол нь бие физиологийн үндсэн ойлголтууд байна. Тэгэхээр тэр одоо хэдэн грамм тос өдөр заавал идэх ёстой ингээд хэдэн грамм уураг одоо эргэлж явах ёстой гэдэг тэр үндсэн суур зарчмууд алдагдахгүй бол хүний бие организм эрүүлэрээ л байна тийм. Алдагдах юм бол одоо янз бүрийн тэгээд бас юм хэлээд амар сонирхолтой юм хэлээд нөгөө алдартай манай мундаг тэр багш нар чинь өөр тосгийн бүр нас унаад юм л шүү дээ. Тийм үү. Ногоо гурвалжин будаа ч юм уу цагаан будаа яг баг зэрэг хэмжээ ихэнх гурвалжин будаа ойлгомжтой тийм. Хурц будаа ч юм уу чихэрлэг том ойлгомжтой. Ногооны би хийсэн шүү дээ сая тийм. Ногоон салаад өнгөрцөг помидор тэгээд чээж мах зүгээр чанч. За чээж маань өөрөө дотроо тосны хэмжээнийг за нэг 100 г дээр нэг 3 грамч хүрэхгүй баг 2 грамч хүрэхгүй нэг тосоо. Тэгээд чана штэ наад чи тос нь угаасаа байхгүй ч. Тэгээ наач аргуу нэг юм бүтээгдэхүүн болно штэ. Тэгэхээр тийм дэглэмтэй хүн ойлгомжтой бидний биед бас тосны хэмжээнд орох хэрэгтэй. Тосон дээр чин юу ялгардаг лээ? Витамин G шингэдэг те. Бидний бие организм иммунологийн одоо яаж хэлэх вэ? Цааны системийн дааврын гормоныг ялгах. Дээрээс нь эдийн тэр одоо гаднах бүрхүүлэн тосноос бүр тос өөх тос заавал идэх хэрэгтэй. Тэрний 50% нь бол заавал ургамлын гаралтай идэх. Яг. За эдгээр юмнууд бол ерөнхийдөө ном дээр л байгаа. За тэгээд манай алдартай заяа одоо ингээд булчин зангирцсан тэгэл айхтар одоо хүмүүс тураадаг хүмүүс гэдэг тийм. За ихэнх нь бол нөгөө бодисын солилцоо төрөсгдөг даавар гормонууд ирэлдэг хүмүүс ойлгомжтой. Тэгээд чиний хувьд болохоор за нэг тест явж байгаа бох тий. За тэгээд өсөлтийн гормон явж байгаа. Явна.
өөр явж байгаа юм байна. Өөр одоохоо яг сүүлд нэг нэмсэн байгаа. Энэ хоёр бол тий хангалттай. булчин масс хадгалахад бас нэмэхэд тий эсвэл одоо юу гэм айхтар өөхлөхгүй байхад бол хангалттай юм шиг л. Тэгэхээр чиний хувьд болохоор ямар хоолны тэглэм бэ? Би өрдөөсөө эхний олон жил одооны яг хэлэхээр би нэг хоолны дэглэмээр зөвхөн юу гэж тоолдог гэж уурга өрдөөсөө өдөрт авах 250 г уурга авна. Заавал тэгж тооцсон байна. Нүрсэсээр бол өрдөөсөө би өрдөөсөө нэг амар тоох болцсон. Би замраа мэдэж байгаа. Үнэхээр яг ингээд би хүн хурах дурггүй шүү дээ. Удлаа ингээд зөв дэглэм барьж байгаа юм шиг. Харин тэгээд яг одоо ингээд бас тийм хүмүүс ингээд баахан даавар гормон хэрглэж байгаа хүмүүс л тэгээд дэглэм барьдгүй байхгүй юу? Тэд нар ч өөрсдөө мэдхгүй. Зөвхөн тэмцээний үеэр яг барьж. Тэмцээний үеэр нэг одоо нүрсээ багасгаал одоо. Тэгэл тосооныг багасгаал тэгээд нөгөө орч шиг. Тэгээд амар ихийг тохиолдолд бол бодисын солилцоон төргсцэн бүх хоолны шингэцэн булчин том байгаа юм хүмүүс чинь одоо энгийн хүмүүсийг бодвол тэгж бариад ингээд зовоод авахгүй шүү дээ. Харин тэгээд би бас нэг сонирхолтой юм та нарт бас хэлье. Чамд ч гэсэн хэлье. Би нэг угаасаа хуурдаг үнгээл хэлэх дандаа хичээд. Би чамд хэлсэн чинь нэг 4 сар би ингээд нэг натурал хийсэн ингээд байсан. Тэгэхээр тэр үед би яг өрдөөсөө нөгөө юм хэрэлж байгаа шиг үедээ идгээд харж шууд нөгөө миний биений композит чи шууд амар шууд бодоолж байгаа. Шууд нөгөө гизээрээ шууд өөхлөх амар хадгалж аал булчингийн масаа нэгтэж хэлэхгүй. Миний өмнө одоо ингээл бүдлгээ хийгээл нөгөө юм хэрлээд хахад би ч ойлгомжтой амар хатуу байдаг гэсэн чинь тэ. Би нэг сүүлийн сар натуралаар яваад хоолоо эрдээс нөгөө жоохон дирт идгээд тэ. Удаан хугацаа угаасаа дирт идчихсэн чинь би ойрын хэдэн жил нэг амар яахгүй байгаа шүү дээ. Дийлэн барихгүй. Гэхдээ яг нэг бас нэг эрүүл нэг юу вэ шүү дээ тэ. Төвшин бэ шүү дээ тэ. Бүр амар бүдэр хоол бүр өдөр амар дирт биш яг эрүүл хоолны 2-1 хэдэн тэ. Уурга авна. Давуу тал нь надад уурга байгаа болохоор би нэг байнга мах их зураад байх шаардлагагүй шүү дээ. Гэхдээ би яг тэр сарын бас амар санджаа юм жоохон болохгүй гэхээр шууд нөгөө гидугаа шууд явж байгаа юм шиг амар надад санагдаад. Тэр үнэн байхгүй. Яг тэгвэл нөгөө ойлгомжтой нөгөө даавар байхгүй шингээх одоо тийч нөгөө тэгээ одоо хань тийм хүмүүс чинь л зүгээр энгийн натурал хүмүүсийг доромжлол тий дэглэм барьж чаддгүй гэж доромжлохын нэг бол бүдүүн дарганаар нь бас доромжлох юм. Ягаад тий бид нарыг юм хэлж байгаа хүмүүс угаасаа 1-2 өдөрт нэг болохгүй хоол угаасаа уулзч чадна. Яг бид нар тэрийг шингээж чинь натурал хүн шингээж чадахгүй. Тийм шүү дээ. Угаасаа боломжгүй. Тэгээ бидний яг тестостерон даавар бэлтгэл хийж байгаа бол бидний бас нөгөө инсулин гормон чинь бас амар сайн үйлчлэндээ юм макронутрient амар сайн тараадаг. Энгийн хүн чинь инсулины даавар чинь ойлгомжтой тий. Зарим нэг дүүжрэлтэй бол. Тийм дүүжрэлтэй л бол. За тэгээд хоолны дэглэмүүдээс ер нь чиний хувьд хамгийн үр дүнтэй турааж байгаа хоолны дэглэм юу вэ? Яг тийм хамгийн үр дүнтэй гэж байхгүй. Би дуртай юм идээд одоо будаа юм уу төмс юм уу чэж мах үхрийн мах чиж болсон. Гэхдээ би дуртай үхрийн мах жисэн ч нөгөө жоохон монгол мах чинь жоохон нөгөө цэвэрлэгэн бактеритэй болохоор миний амар их батгачултай гэдэг нүүрэн дээр яг юунаас ээж магадгүй андрогоноос ээж магадгүй. Гэтэ би бол нэг тийм эд шидтэй хоол гэж үздэг. Би юу үздэг гэж зөвхөн тэр илчлэг өдөрт авж байгаа зөвхөн идж байгаа дуртай хоолноосоо багасгаал турдаг. Нэмээрээвэл зүгээр хоолноосоо нэмчих. Жог илчлэгээс нэмчих. Миний 3000 калори идэх хэрэгтэй байвал би дуртай хоолноосоо 2800 авал ойлгомжтой 200 ккал асуулттай. Миний бие организмээс илүү запас энергиэс асаж өөрийнх нь бие сэргэн гэсэн үг үү те. Процесс одоо сэргэлтийн процесс шин унтж явах хүний бие бас ажилтдаг шүү дээ те. Гэмтэл өдөр авсан гэмтэл янз янзын одоо булчингийн механик стресс янз янзын одоо юу штэ дотор одоо юу гэж хэлэх вэ? Та эртэн бүх юм л ингэ сэргийхийн тулд ойлгомжтой. Миний мөг дутаад байгаа учраас монголоор жоохон муулахаар бүх юм сэргийхийн тулд ойлгомжтой калори хэрэгтэй те. Тэгэхээр ганаас би нэр үг бол өөрийнхөө биенээсээ авч байгаа гэсэн. Тэгэхээр 200 ккал чинь зөвхөн миний биенээс аваад илүү миний сэргээх тал бол тэгэл тийм. Юусэн өөрөөгөө идэж л гэсэн үг. Эрэл хийдэг. Яг хүн өөрөө хийж магадгүй. Гэхдээ би бол яг эрүүл хоол гэхээр яг сайн хоол гэдэг нь ойлгомжтой ногоо бүх төрлийн ногоонууд л идэж болно. Ойлгомжтой. Калори багтаа өндөр витамин, минералтай тэг хүнд амар сайн хэрэгтэй ойлгомжтой.
За ойлгомжтой. Тэрийг бол хамгийн ихэндээ сонго. Өдөрт нэг 500-аас 600 г нохоо идчихье. Тэр бол заавалчгүй. Гэхдээ тэр чинь авир бага калоритой тийм биз дээ. Нохоо навч, үрсий помидор чи ихэнх нь ус шүү дээ. Дотроо яг хөө витаминууд агуулсан байгаа тийм. Тэрийгээ сайн за яг хөө бүр сайн хасаад одоо хүн ходоод тоосон байж чаддгүй шүү дээ. Тэгэхээр яг хөө том хэмжээтэй калори бага агуулсан бүтээгдэхүүнүүд сонгож юм. Чи төмс хийж болно. Төмс өөрөө дангаараа бол өвдөөсөө амар бага калоритой шүү дээ. 100 г дээр 17 г нүүрс өссөн. Янз бүрийн төмсний шалтгаал 15-аас 17 гэж болно. Чихэрлэг төмс жоохон илүү нүүрс өстэй одоо 100 г дээр 21 г нүүрс өссөн ч нөгөө жоохон илүү витамин минералтай гэж үздэг. Тэгээд эрүү талтай гэдэг нөгөө тамирчин идэдэг байхгүй юу? Тэгээд жоохон хамттай. Зүгээр нэг ингийн төмсөөс биш. Төмс ягаад ингээд анханаас ингээд жоохон тархалуулт ингээд бүр дээр ирдэ ш төмс идэхээр мас авдаг гэдэг. Ердөөсөө нөгөө пюре хийхээр нөгөө сүүн нэмэн, масло нэмэн те янз бүрийн шарн одоо фрай штэ нөгөө шарсан төмс штэ. Тэр чинь үгүйсээ соустой идэн. Тэгэхээр нөгөө чинь ингээд гаднаас нь өгж байгаа нөгөө юмнууд штэ тосон ингээд нөгөө кетчап мэчап юм янз бүрийн нэмэхээр наа чи юм уу калорит болохоор тархалуулт байхгүй. Дангаараа төмс ингээд гой тукоконд хийгээд жоохон хамтлаад ивэл наа чи өрдөөс амар бага калорит. Тэг яа тамширын тэмцээнд өмнө төмс идэх нь ойлгомжтой байгаа тийм. За ийм асуулт гарч. Эрүүл хоол идвэл таралдгүй юм уу? Үгүй. Эрүүл хоол хийсэн чи таралж болно. Эрүүл хоолноос чи илүү калори авал чи тархлаа шүү дээ. Миний хэлж байгаа. Гурил идэхгүй, чихэр идэхгүй бол тархалахгүй юм уу? Үгүй шүү дээ. Үгүй дахиад хэлдэг. Гурил идэхгүй, чихэр идэхгүй бол тархалахгүй юу? Үгүй шүү дээ. Зүгээр л чи одоо төмсөө би чи одоо төмсөө ижиж шүү дээ тий. За чи төмсөө амар хэмжээр нөө эрүүл гэж үзье л да тий. Тэгэхээр чи тэрийг амар илүү бахан чихэрлэг төмс тий. Тэгэхээр чи 3000 калори би байвал тий. Одоо идж байгаа махнаасаа ногооноосоо чихэрлэг төмснээсээ 3000 калориос илүү даваад 3300 400 калори авал ойлгомжтой 300 400 ккал чин баас шээсээрээ гарахгүй хүний бие организмд запас энергиэр дараагийн аюултай байдалд үйлдэнээс тийм биз дээ. Тэрнээс тэр чи одоо илүү калори ингээд шууд гарна гэж байхгүй. Хүний бие угаасаа тэрийг хадгална. Тийм ойлгомж. Тэгэл эрүүл хоол идэ торно. Эрүүл хоол идэ таргална. Ялгаа баг. Үндсэн илчлэгээс л хамаарна. Гэтэ яг хөө эрүүл хоол идэ тархал илүү хэцүүлтэй амар их юм биднэ. Тэр болно тийм. Үндсэн илчлэгээс л хамаарна. Хамаарна яг тийм яг зөв. Наад чинь л яг хасах илчлэгтэй хоол гэж байдгүй. Байхгүй. Юу? Уурах гэхдээ шингээхтэй яд үлээ. Уурах чинь шингээхтэй. Уурах шингээхтэй бол би нэг хэмжээний жоохон алдартай л гэдэг. Амар шингээхтэй илчлэг зарцуулдаг тийм. За тэрийг бол яг 100 тоогоор илүүд хэцүү. Гэтэл нэг 100 г мах шингээхин тул за нэг 30% нь одоо юу гэдэг юм. Энэ өөрөө задлах та. Тэгэхдээ нэг тураахан биш дээ. Тэгвэл яг нэг жоохон турахгүй яг уураг идэхлээр яг тэр таргалахгүй байгааг нь бол одоо фитнесийнх нь бол бүгд сайн мэдж байгаа шүү дээ. За байгаль дээр уургадаг, амьдэрдэг тий. За болж игэл өөрөө ногоогоо тэрдэг, малаа өөрөө өсгдөг, үржүүлдэг тий. За тийм зүйлийг л одоо эрүүл хоол гэдэг байгаа шүү дээ. Тийм. Тэрийг аль болох өндөр температурт болгохгүй түрүүний хэлсэнчлэн аль болох тосон шарахгүй байх. Тийм. За эрүүл бус хоол гэдэг чинь нөө боловсруулсан бүтээгдэхүүн нөгөө удаа хадгалах одоо хугацааг энэ хугацааны сонгодог удаа хадгалах нөгөө эмульгат төрүүд шүү дээ. Өнгө оруулдаг амтлагч яа нэг л байт юм байлаа. Тэрийг л их ашиглахгүй л зүгээр гэж бодлоо боломжтой. Тэрийг ашиглал үрдээсээ хоол бүнсгөөсөө одоо эрүүл болох болчтой гэж үздэг юм байлаа. Гэхдээ би яг бүх юм нэг юм бас нэг талтай юм байдаг юм шиг би санагдав. Яа гэвэл бүр дээр хүмүүс яаж амьдэрсэн санаж байна. Бас тэгэл өөрөө тариад идээд тэгэл баян хүн ч гэсэн тий одоо Европын нөгөө мундаг нөгөө баян хүнс шүү дээ тий нөгөө олон малтай олон ингээл өөрийнхөө үйлч бүгдээр л ойлгомжтой амар эрүүл иддэг гэсэн бол. Гэхдээ яг тэр үед бас нэг бас тий бас одоо амьдралын нас ямар байсан тий одоо ямар байгаа бас тий бид нар бас амар эрүүл бос иддэг ч гэсэн бид нэр удаан амьдарч байгаа тий. Гэхдээ яг нөгөө бас нөгөө медицин шүү дээ тий медицин цайдарчсан байж магадгүй. Тэр яг энэ асуудал дээр би яг хариу хэлэхээр надад нэг тийм эргэлзээд байгаа. Дандаа нэг юм дотор мэдээлүүд байгаа тий.
Одоо бидний хоол амир муу гэж хүмүүс ярьдیں۔ Ингээл ингэсэн тэгсэн. Бүр дээрээ хүмүүс ингэж иддэг байсан. Ингээл нөгөө ямарс нэг зүгээр тарьдаг юмнуудыг идсэн. Гэхдээ тэр хүмүүсийн амьдралын насны хугацаа, одооний насны хугацаа бас нэг тийм зөрүү газтай. Одоо хүмүүс амир удаан насалдаг. Хоолоо бас ирүүл муу идэх хүн зөндөө байгаа зү тэ. Нөгөөдхнээс бодвол нөгөө үед чинь медицин муу байсан болохоор ингэж удаан богино нас тэлдсэн болов. Одоо медицин сайн болохоор удаан насалдаг хүн. Тэрийг би яг нэг таавуулаад ингээд нэг хариу нэг тийм дотор хариу гардаг байхгүй. Тэр хоолн дээр би ингээ миний хэлж байгаа гол нь бид нар одоо ингээд ногоо дэлгүүрээс авч ин тэ үгэрцэн авч ин салаад авч ин янз бүр ахаар одооний хүмүүс ингээл бас муу гэж яриад байд. Энэ нөгөө тарихтай газар нь ингээд нөгөө янз бүр хеми юм цацсан ингэсэн тэгсэн ингээл нэг тийм яриад шүү дээ. Тэгэхээр ирүүл хоол биш гэдэг. Тэгэхээр би яг тэрний хоол очиг нь олохгүй байгаа. Яах хэвтэй. Гэтэ ингээл ногоо тариал тий. Ингээл ах хүмүүсгүй нөгөө хэрвээ болгоомж бол одоо тийм байгаад байгаа байхгүй. За тэгэхээр тэр сонголтоо хийх нь байна. За дэлгүүрт орох нь байна. Тэнгууд энэ сникерс байна уу? Уутай чихэр мэхэр байна уу тий. Тэдрийг харах нь яам байна уу? Яам мэдэр чи ингээд нөгөө эрүүл байна уу? Эрүүл бус. Тэдгээр л сонголт хийх нь шүү дээ. Аль нь илүү эрүүл юм бэ гэдгээр нь л сонгоно л гэсэн үг байхгүй да. Тий. Тэгэлэр айгүй ойлгомжтой. За манай орчин цагт бол илчлэгээ бүгдээрээ тооцож мэдэхгүй байна. Яагаад илчлэг тооцож чадахгүй байгаа талаар юу гэж бодож байна? Ерөөсөө хамгийн одоо сүүлд одоо хийгдэж байгаа зүйл бол ерөөсөө энэ хоолтон дээр бол илчлэгээ тооцооч л гэдэг байгаа байхгүй ерөөсөө. Илчлэгээ тооц тэнд одоо ресторанд орлоо. Тэр нэг ресторан чинь байгаа менюн дээр 400 500 ккал гэж бичсэн байгаа тийм. Тэгээд дэлгүүр дотор хүн содтолдож авлаа. 10 хэдэн 100 ккал гэж бичсэн байгаа. За тэгээ тэрийг харж агаад тэр үндсэн илчлэгээсээ баг идээд ингээд жингээ бариад ингээд яваад ах боломжтой. Заавал тэр фитнес хоол идэхгүй тий. Заавал ингээд өөрийгөө ташлаад зовоогоод байхгүй. Ундаа уухаар бол ундаа ууж бол чинь тийм үү. Тэр илчлэгээл битэд авуулаад байл гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр манайхан бол ерөөсөө илчлэг тооцож мэддгүй юм байл. Яагаад гэж бодож байна? Одоо ийм сургалтыг одоо танай Goku-жийн энэ төр хийж болох уу? Илчлэг яаж тооцдог вэ? Болно шүү дээ. Тэгээ тоолоод үзэж чадж шүү дээ нэр. Гэтэ манай одоо тэгэхээр манайхан ч бүр нэг юм бэлэн юм аа. Ингээд би нэг ингээ эрүүл хооллолтын тухай ингээд ингэ тайлбарлаад өгөх юм бол би өглөө босоод юу идэх ингээд бүх чагсаалтын бичээд өгчтэй тэрийг уншаад толгоогоо ажиллуулахгүй ингээд тийм л юм өсөд байна л. Харин тийм угаасаа тийм энэ хор угаасаа тийм талд байвцсан тийм бүх юм дээр ингээд амархан хэлбэрл юм хичээх дуртай. Гол нь одооний хүмүүс ч өөр мэдлэг Google гэл бүх юм бахад тэрийг ашиглаж чаддаг. Би бас нэг талдаа бодохоор манай Монголын орчуулга амир тоглолттой муу болохоор бас тэрэн дээр хийж магадгүй. Тэгээ хүмүүс бас нэгдүгээр талах уу. Хоёрдугаар манай хүмүүс хэтэрхийн одоо яаж хэлэх вэ? Мондаг тамирчин юм уу? Эсвэл инфлюенсер ээ нөө. Тэр хүмүүс амир их урд итгэдэг. Тэр их хүн инфлюенсер болсон тулд зүгээр нэг тодорхой хэмжээний богино хугацааны од болчих шүү дээ. Нэг ганц нэг тэний зүйлийг бүхсээ гаргаад ч юм уу нэг бүхсээ гаргасан тураа тавьчиад ч юм уу. Эсвэл нэг мэдгүй нэг хүнтэй хэрэлдээд нэг болохгүй зүйлийг тэгээд олон хүмүүсийг танилцуулчих. Инфлюенсер болчих. Тэгээл нөгөөд нь хүмүүс чинь дагт хүмүүс нь тэр хийсэн бүх юмд итгэдэг. Энэ юм хоол юм итгэдэг гэл нөгөөд чинь заавал шууд харав ханаар масаар амал шиг ингээл тэнд итгэдэг. Өөрийнх нь нэг тийм судалгаа байх. Унших өөрийгөө хөгжүүлэх тийм юм хийдгүү. Зүгээр л ингэ уцаа орлох дуртай. Тэгэхээр ганц гол амархан зүйл илшээ тоолоод сурах. Үнэхээр хэцүү биш шүү дээ. Хэцүү шүү дээ. Хэцүү биш. Би надад чинь KFC ингээл ороход KFC дээр зингэр бүргэр комбо багц магц гэдэг одоо 1700 ккал гэж бичсэн байгаа. Тийм тэгэхээр тийм амархан юм хийж чадахгүй. Би ч 2009 онд тэр фитнесийг курс тооч чаал надад заажсэн. Ердөөсөө уурга 4 калоритой нөөцөл 4 калоритой тос хийсэн калоритой энэ хоолнд ийм грамтай. Тэгэхээр яг грамматур биш үү те одоо уурганы юу яг тухайн үед уус усаас жоохон ондоо байт юм билээ. Гэхдээ яг тэрний дундаар голоо олж болно шүү дээ те. Ухаан тонгүй сэргэлэн байл болно шүү дээ. Тэгэхээр тийм нэг амархан бейсик мэдээллүүдээс орчил хүн ердөөсөө жоохон юм мэдж ойлгож эхлэхээр одоо буруу их юмсаа илүү татгалзсан шүү дээ. Яг тэр ойлгож байгаа бол. Тэгэхээр юмээс сурчих. Бүр тийм илчлэг тооцоод сурчих гэх би бүр хүн болгонд хэлмээр. Илчлэгээ тооцоод сурчих, тэрийг грамлаад сурчих, жинлээ сурчих.
Кан одоо ямар хоол идэж байгаа гэдгийг одоо мэдээд сурч. Тэрний дараа одоо чиний хувьд жишээлбэл би бол чамайг тийм болсон гэж бодож байгаа. Чи одоо бол за өдөрт иймэрхүү юм ингээд идэх юм бол би баг өнөөдөр хасах гад юм тий. Энээс илүү ингээд идэх юм бол би баг жин нэмчих гээд юм гэдгийг зүгээр баг нүдэн баримжаагаар хараад барьдаг болсон бас ойлгомжтой. Юу сүултээ тийм болчдөг байхгүй. Тэгэхгүй манайхан ч ингээд зүгээр нэг Өглөөс чирээд авьяас 2 өндөг тэгээд өдөр цээ дахианы цээж мах гэдэг. Ингээд тэрэндээ шаналаад зовоод ингээд зовоод байдаг. Тэгээд тэр дэглэмээ одоо 50-ны 50 50 шүү дээ тэр фитнесийн хоолны дэглэмээ маргааш 50 шүү дээ. Одоо нэг өдөр 50 14 онцныхаа дараа. Тэгээд 50-ад энгийн хоол идэхдээ тэр илчлэгээ тооцоод илүү битээ идээд их юм бол чинь хаад бол гэдэг санаа хэлдэг. Тийм тэр яг тэр. Тэгэд яг хоолны дэглэмээ гарч ивэл бүр ингээд хүмүүс хэцүү байл яг. Тэр 60% ядаж ирүүл хоол идчихгүй тий. 40% дурахгүй дуртай юм гэхдээ илчлээсээ битээ гар. Тийм биз. Тийм. Одоо бүр зүгээр л илчлэгээл тооцдог юм. Тэр бүх аппликейшнуд байна. Илчлэг тооцдог, хоолыг оруулж ийн бараг зургийн дарангуут илчлэгийг гаргаад ирж байна. Тэгээд тэр үндсэн илчлэгт ч өнөөдөр хурж ийн энийг хийж болохгүй гэдэг хэлээд байна. Тэгээд яг бас хүмүүс ингэж ойлгочихвоо. Илчлэгээ тоолж явахдаа бүх хоолоо нэг junky food биш яг хөө янз бүрийн тийм эрүүл баланс байх хэрэгтэй тий. Ногоогоо сайн идчих тий. Бас ногоо идэ эрүүл нүүрсээ бас тий. Одоо богинохоо нэг өндөр индекстэй нэг задралтын индекс шүү дээ. Шууд ингээд цагаар үсдэг биш тийм нүүрсээс яасан чи эрүүл авах гурвалжин бодаага бас нэг өдөр нэг 2 юм хоолн дээр тараад идчих тий. Түнсээ идчих. За тэгээ нөгөө тэр хоолоо идсэнгээр бага хэмжээнд идсэн ч гэсэн эрүүл нэг юм авч штэ тий. Тэрэн дээр нэмээд нэг тэр нэг бичэн ч юм уу зарим гэдэж. Яах ч. За хоёр ярьсан нэлийн төгсгөлт рүү орж тааширчлаа. За би төгсгөлд нь би өөрөө маш их фармаколог судалдаг учраас одоо сүүлийн үед тренд болоод байгаа Ozempic-ийн талаар чамаас асуумаар зэн талаар сонсч байсан уу? Ozempic яг тэр чин яг юу хэлж надад хэлнийг тодорхой. Би Ozempic гэхээр мэдэхгүй байна. Ozempic манай Монголд бас нэг эмэгтэй хүн ингээд тариал сошиал дээр гизрүүн тариал тураад байнгээл нэг бичлэг явуулсан шүү дээ. Маахан ч бөө нэг уурж мурлал иймтэй яахлаар ийм тарьж мэрж яад ингээл нэг Ozempic. За Ozempic бол одоо бол орчин цаг тренд болж байгаа. Сахарын өвчтөй хүмүүс зориулсан уул нэм багхгүй. Тэгээ сахарын өвчтөй хүмүүс ингээд тарингуут ер нь бол туршил муршил хийж яхад тэр тарьж исэн хулган одоо сахарын өвчтөй тэрийг эргэлдэг тэр хүмүүс бүгдээрээ тураад. Яагаад тураад вэ? Яг хоолны туршил байхгүй. Ямар ч хоолны туршилгүй болоод тэгээд ерөнхийдөө жин буруу. Одоо тренд болж байгаа учраас дэлхийд даяараа ерөнхийдөө энэ одоо доторх бодис нь бол semaglutide гэдэг бодис байгаа. Тэгээ тэр нь бол дэлхийд даяар хомсдолд орсон. Тэгээд мөнгөтөнүүд нь одоо авч байгаа байхгүй. Тэгээ Монгол ч гэсэн бас нэг ороод ирсэн байна. Тэгээ би наад тэрийг сонссон уу? Би юу гэнэ гадаад нөгөө юунууд жүжигчнэр одноор яаж турж байгаа нэг бодис хэрглэж байгаа бараг наад хичээлээд байгаа юм байна. Тэр нь бол одоо зөв хүлэн зөвшөөрсөн л гэхэд Elon Musk байна. Тэр нөгөө юу штэ хүний нөгөө би нөгөө лептин тэгээд юу штэ грелин гормон штэ тэрий чинь бууруулдаг грелин гормон чинь нөгөө өсгөлийн гормон штэ тэрий чинь ердөөсөө бууруулдаг тэр имийг яриад байгаа юм тий тэр тренд болоод байгаа гэсэн баг тэр инклитины төрлийн бодис тэгээд одоо ерөөхдөө тэр юу инсулиныг ерөөхдөө ялгархад оролцдог байхгүй тэр ингээд тарингууд хамгийн гол эффект нь болохоор хоолны туршил асар буураад тэндээс авч байгаа кайфууд байхгүй болчихсон. Сонирхолгүй болчихсон. Тэгэнгүүт нь яг хүмүүс чинь 1-2 хоолоо ингээд мартаад алгасаад юм. Тэр өсөөгүй бүгдээрээ турж. Тэгээд энэ дээр болохоор яг энэ юу бол энэ одоо од болж байгаа. Тэгээд зүгээр тренд болж байгаа учраас энэ дээр ярьж байгаа. Гэхдээ яг шийдэл байхгүй наад талаас. Тэгэхээр одоо бол нөгөө тренд болоод ингээд байгаа. Гэхдээ манайхан бол 1-2 жил хүлээсэн дээр ах гэж бодож байна. Тэр үед нь бол асар олон судалгаанууд гараад ирэх баг. Тэрийг л сануулах гэдэг. Жохон хүлээч бусдын алдаан дээр л яа гэсэн тийм суралцаа тоглоё л гэсэн тийм л. Түүнээс энийг бол гэргэл гэж хэлээд байгаа юм биш. Бити гэж хэлээд байгаа юм биш. Одоо тренд болоод байгаа учраас Монголд мод байгаа учраас энэ талаар бас би бол ярихгүй байж чадсангүй их дөнгөж анхны шатгалж нэг олон мэдээлэл. Тэгээд ер нь бол тэр толгоо эргэх дотор мухаарах ч юм уу тийм рүү шинж тэмдгүүд айгүйх байгаа. Одоо бол тэр Ozempic-ийг үйлдвэрлэж байгаа Novo Nordisk
тэр компанид бас эхний шүүхтэлцэн болоод эхэлсэн байлээ. Яасан гэхээр Оземпик тариад нас өдөржингөө гүйлгээд байгаа асуудал байгаа юм биш. Тийм. Нэг хүн. Тэгэхээр зөв байнгын гүйлгээстэй байж магадгүй бас болгочлоо гэд нөгөөдөл нь шүүхтэлцээд байгаа. За тэр бүгдийг нь хараад тэгээ судлаад ажиццгаа тий. Монголд бол яг ороод ирсэн байна лээ би хэлдэг ш. Нэг эмэгтэй ингээд би тэр бичлэгийг үзсэн. Тэгээ би сонирхоод үзсэн байхгүй. Сонирхоод үзсэн ч хэлтгүү дэлхийд тренд болж байгаа яалтчгүй тийм. Яг судалгаан дээр нөгөө лептин тэгээд грилинг гормонд их төлөө гарч ирсэн юм. За лептин грилинг мэдлэнтэй холбоотой янз бүрийн дархлаа юу гэдэг юу гэж нэрлэвлээ вакцин маягийн тиймэрхүү төрлийн юмнууд яг хоо яаж судлагдал байгаа. Гэхдээ яг энэ Ozempic шиг одоо ингээд амар мод болоод ингээд байгаа юм бол байхгүй. Яг нөгөө хоолны дурс буухаар нөгөө грилин лептин гормон шиг татгалан тэгээд үзэгдэл гормонтой тэр хоёр бодисог бол тэр хаанаас нь гаргасан гэхлээр нэг Америк нэгдсэн улсын микробиологч юм уу те. Нэг тийм Америкт л амьдардаг тийм хортой юу өлөг гөрүүлээд юм бэл. Өлөг гөрүүлээд юм бэл. Тэр гөрүүлийн хоорыг ингээд судалж ирсэн чинь нэг тийм нэлээд кретин өдрлийн бодистой нэлээд төстэй. Тэгээд тэрийг ингээд болгон дээр тушаад ингээд үзэхэд нөгөө хар тамхинд донтуулсан хулгунууд хүртэл хар тамхи болцоохоо тийм хүн. Тийм. Тэгээд тэгэхээр тэр хоолноос авч байгаа янз бүрийн тэр кайф, уршил допамин допамины тэр холбоотой юмнууд энэ багасж байгаа гэсэн юм шүү дээ. Тэгэхээр одоохондоо бол тийм л байна. Тэгээд манайхан болж байгаа хүлээцтэй л арай л тэрийг одоо дуршиж үзэхээс фак хийшээ. Би их Монголд дуршаад та нарт хэлээд өгөх юм уу? Ямар юм бэ юм. Миний грилин лептин яаж юм бэ? Тэгээд бас сонирхолтой зүйл. Би сонирхолтой ч гэсэн харамтлаг сонирхолтой. Тийм, би нэг хайр сонирхолтой. Тэгээ сонсч ирсэн нөгөө нэг гадаад нөгөө бодигийн подкаст дээр нэг тийм eat bots гарсан. Нэрийг би яг санахгүй байна. Яг юу хэлж байгаа. Нөгөө хоолны туршилт бууруулаад тураад ингээд гоё яхаа бас нууц байгаа гэсэн. Тэрийн над чи баг чиний над Ozempic гэж хэлж байгаа. Тийм харин мөнгөтэйнүүд нь аваад авах. Одоо оролт Америкт одоо хэдэн доллар $1400 юм хаашаа нэг сарын амар үнэтэй болсон. Тэгэхээр зүгээр Монгол тэгвэл баг 1000 төгрөг хэдэн доллар аваад хоолныг мөнгө болоод турах юм шиг. Тэгээ удахгүй энэ нөгөө нэг эмийн компаниуд ч угаасаа адилхан юмнууд тэгээд зах зээл нь хангалттай ингээд ороод байна. Тийм учраас жоохон хүлээцтэй байцгаараа л хичээлээ. Ойлголоо. За энэ хүрээд байлаа. За сонирхолтой сэдв ярьлаа. Тэгээд номын чин бас нэг сонирхож үзье. Тэгээд залуучуудаас итгэлтэй л энэ одоо ингээд та нарт ингээд ийм гоё олон мэдээлэл тарааж чадж байгаа мэдлэгтэй гоё гоё юм бүтээсэн гэж бодож байна. Тэгээд номогийн сонирхоод үзээд уншаад ятаж нэг тийм анхны шатны мэдээлэлтэй байж үзтээ. Зөвхөн амаараа дамжсан ямар хүн мэдгүй зүгээр нэг тариад том болчтой хүн амаараа дамжсан мэдээлэл ингээд түүгээд ингээд яхаар бас зөв юм уу буруу юм мэдгүй л ном уншаад мэдлэгээ сайжруулах гэж залуучууд анхааруулъя. Тэгээд зүгээрэлээ. Тэгээд дараагийн сэдв бас юу ч гэж болно. Энэ подкастыг бол бас эмэгтэй хүмүүстэй зориулж хийж байгаа хэрэг. Тэгэхээр эмэгтэй хүмүүс бас сүүлийн загнаад байгаа. Яагаад одоо дандаа эрэгтэй хүмүүс зориулсан юм хийдийм бэ? Магадгүй турхтай холбоотой сэдвээр бас ярьж болж байна. Бэлтгэлтэй холбоотой сэдвээр. Ялангуяа тэр өөх хасах дасгалуудын талаар тэр өөхийг эрчимтэй хасах. Хаар зав дасгалуудын талаар. Тэр зарим хүмүүс өглөө хийх ёстой гэн зарим нь орой хийх ёстой зарим нь ингээд хөвчтөчнөө юм яриад. Тэгээд тэр ямар шинжлэх ухааны үндэслэлгүй байхгүй. Тэгээ нөгөө үзэж байгаа хүмүүс ингээд дандаа төрөгдчихдэг. За алин зүгнүүд юм өтгөөл. Тэгээ айгүй л том болчихсон дандаа зүг болчихгоо. Тэгээ нөгөө том болчихонта хин гой харагч чинь хин гой Instagram дээр 6 янзалж чадсан гой контент. Хин сайн фотошопсон. Тэр л одоо бүр нөгөө тайлмал нарийнсдаг аппликейшн байгаа. Тэгэхээр тийм хараа та нар итгээд байвал одоо яах вэ? Тэгэл залхуу бишээвэл ном уншчих те. Эсвэл бол мэддэг хүмүүстэй холбоотой хашаатай холбоотой өөр хэм байдгийг мэдхгүй тэр би одоо реклам хиймээргүй байна. Танихгүй мэдгүй хүмүүс бас ганц мэддэг болж ийлэн одоо өөр бол 10 хоног тураад юм битээ итгэжээ. Тийм тэгээ бодис солилцоогоо битээ удаашруулаад тийм дээр битээ тийм тоглол наа чинь тоглоом биш үү. Та нар энэ биндээ олон жил багш нар бас байгаа шүү бичлэгээр
бас хэлмээр байна. Битээ хурдан дураадэ гээл одоо шүмжлээд идэх багш нар бас зөндөө байна. Тэрний эсрэг бүр хурдан дураадууд нь ч бүр их байгаа. Тэгэхээр шудраг багш нар шудраг биш хүмүүс асан дээ. Хамгийн шудраг бол угаасаа чам хурдан тураахгүй тийм. Байвал шудраг гэж ойлгож олно угаасаа тийм. Хугацаа шаардна. Маратон спринт биш. Эрүүл мэнд ганцхан алдчихвал тэгэл олдохгүй шүү. Ялангуяа тэр нэг удаагийн порц олчихно. Хааны сонирхолт. Насан туршаараа. Насан турштай нэг удаагийн хоол порцноосоо салах. Тийм нөхцөлөд битээ араасай л гэл. Тий. Тэгээ Олимпик гэвэл надад юу болчих би туршаад үзье. За баярлалаа. Дараагийн видеонд уулзъя. Peace out guys. За.